Бидний хайртаа, хайрт дүү, хайртах Жамингийн ган болдно. 2025 оны 9-р сарын 28-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарц тохиолоо. Жамингийн ган болдно 1962 оны 10-р сарын 14-ний өдөр Төв аймгийн Зоргол хайрхан хэмээх газарт багш Балжин нямын 3-р хүү болон мэндэлж 1962 оны 12-р сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Цагаан овсын малчин Жамингийн ууган хүү болон өргүүлжээ. Ган болдно баг насандаа эцэгхийн гар дээр хүмүүжиж 1970-аас 1978 онд Цагаан овсын 8 жилийн сургуулийг 1978-аас 1979 онд Баян улсын 10 жилийн сургуулийн 9-р ангийг төгсөн. 1980 онд Дорнод аймаг дахь улсын батлан хамгаалахын дэргэд авто жолооны курсд суралцсан төгсөж 1980-аас 1983 онд Дорнод аймгийн Зүүн Баяр суманд Ардын армийн 139-р ангид 3 жилийн цэргийн албыг хааж 1983-аас 1987 онд Цагаан овоо суманд тээврийн тэрэгний жолооч, хүн эмнэлгийн жолооч 1986-аас 87 онд Дорнод аймагт Аршаан амралтын жолооч 1987-аас 1989 онд Дорнод аймгийн 3-р Бавтваазад шатхуун тээврийн жолооч 1989-өөс 1993 онд Шугамын автобусны жолооч 1993-аас 1998 онд Дорнод аймгийн цагдаагийн газарт жолооч зэрэг ажил албыг хашиж 1998-аас 2017 онд хувааран тээврийн хөдөлмөр эрхэлж байлаа. Жамингийн ган болдно ажилсаг хичээнгүй амд нөхөд хамт олондоо хүндлэгдсэн нөхөрсөг тусч энэрэнгүй эгэл даруухан нэгэн байлаа. Түүний нэмсэглэл бусдад үргэлж дусалдаг зөөлөн сэтгэлтэй хөдөлмөрч ээлдэг даруухан зан чанар нь ах дүү найз нөхөд үр хүүхэд биднийхэн сэтгэл зүрхэнд үрд хоногшин үлдэх болно. Сайн амгалан болтугай. Үр хүүхэд ах дүү найз нөхдөөс нь